Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож байна. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Сайн уу, Хүлэмжийн дараа подкастын 3 дугаар анги эхэлж байна. Би хөтлөгч Арина, ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист юм байна. Өдрийн мэнд санаа нь сэргээгч хэрчим хүч болоод хүрээлэн буурчны инженер мэргэжилтэй. Сайн уу, гэрлээ байна. Би ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, онлайн математикч ба хэмэл оюун ухааны инженер байна. За тэгэхээр манай Хүлэмжийн дараа подкастыг ямар хүн хэн сонсох хэрэгтэй вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдаг, эсвэл танин мэдхүйд дуртай, сониуч, юмыг шүүмж сэтгэлгээгээр харахыг эрмэлздэг, асуудлыг шийдэлтэнд хамт боддог нийгмийн бүх бүлгийн хүмүүст зориулж байна. Харин манай подкастын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай найдвартай их сурвалжтай, судалгаатай мэдээллийг түгээж, хэрэв ташаа ойлголт байвал бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтуудаа нэгтгэж, ирээдүйн олон янзын боломжуудаас хамгийн сайхныг нь хамтдаа бүтээх суурийг тавих юм аа. За бидний ярилцах өнөөдрийн сэдэв бол газар ашиглалт ойн салбарын хүлэмжийн хийн шингэлт. За тэгэх юм бол газар ашиглалт ойн салбар нь Монгол улсын хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингэлтэд яаж холбогддог юм бэ? Тэгээд яагаад бид нэр энэ сэдвийг өнөөдөр тодорхойлж ярьж байгаа юм бэ? Газар ашиглалт ойн салбар нь бидний хамгийн сайн мэдэх ургамал наранд байхдаа нүүрс хүчлийн хийг шингээ авч буцаагаад хүчил дөрвөгчийг ялгаруулдаг. Энийг фотосинтезийн үзэгдлээр дамжуулж агаарт байгаа хүлэмжийн хийг шингээж авдаг. Тийм учраас хэр хэмжээний ургамлан бүрхүүлийн массагаар тэр нь хэр ихийг шингээх боломжтой тал дээр судалгаа хийснээр байгаль өөрөө энэ хитээцэн хүлэмжийн хийн хэдэн хувийг цэвэрлэж оролцож чадах боломжтойг тооцоолж болж байгаа. Гэхдээ ой болон бэлчээрийн эрүүл мэнд үүнд хамгаас чухал байна. Яагаад гэвэл ой хортон шавжид бариулах, бэлчээр дороодох тохиолдлууд ургамлууд хүлэмжийн хийг шингээх биш харин эсэргээрээ хөрсөн муудаж маш том ялгаруулагч болон хуурдаг. Монгол улсын хувьд бас жилийн дөрөв улиралтай байдаг учраас дундаа л голдуу ногоо ургана. Ийм учраас бид эрүүл мэнд болоод бэлчээрийн талхатлагдахгүй байдал дээр анхаарах нь чухал юмаа. За тэгээ бид нар хөдөө аж ахуйн эрчим хүчний бус ялгаруулалтыг тайлбарлажсэн өмнөх удаагийн дугаар дээр нийт бэлчээрийн 30 орчим хувийг аль хэдийн дац цэцэрсэн талаар ярилцчихсан шүү дээ. Тэгээд дац цэцэрснээс болоод Монгол орны газар нутгийн 3/2 нь дороотсон. Тэгээд 10% нь эргэлт буцалтгүй дороотсон. Тэгээд энийг Дэлхийн банкнаас гаргасан 2024 оны уур амьсгал ба хөгжил тайланд дурдсан байсан. Тэгээд эргэлт буцалтгүй дороотол гэдэг нь юу вэ гэхээр нөхөн сэргэх боломжоо бүрэн алдсан буюу хүн заавал оролцож иж унган төрхөнд нь аваачна гэсэн үг. Тэгэхээр харин ойн хувьд бидэнд нутгийн төв хойд хэсгийн тайгын ой, баруун өмнөд хэсгийн загин ой хэсэг нийт нутгийн 828%-ийг бүрдүүлж байгаа. Энэ тайланд дурдгдсан нэг таагүй мэдээ нь болохоор 2010 оны ихэнх үе хүртэл Монгол улс нүүрс зөрөгчийн хийн ялгаруулалтын нийт дүнгээр шингээгч орны статустай явж ирсэн ч ойн хэрийн төмөр ой модны хортон шавж өвчлөл зэрэгс болоод ойн бүрхөвч 3.4%-аар буурч байна гэж онцлсан байсан. За тэгэхээр газар ашиглалт ойн салбарын одоогийн нөхцөл байдал юу ямар байгаа юм болоо? За яагаад бид нар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихдаа газар ашиглалт ойн салбарын талаар заавал ярих хэрэгтэй тайлбарлсан баярлалаа. Санаа баярлалаа ирнэ. Дүгнэлт хэлэх юм бол ой ургамал ногоо нь бол фотосинтез явуулаад хүлэмжийг өөртөө шингээдэг юм байна. Гэхдээ ой багч хөрс муудах юм бол уг шингээл нь муу байна. Манай орны бэлчээрийн нас хэвтэрсэн хөрсөнд ороцсон байгаа учраас шингээгч байхаас илүү ялгаруулагч болсон болох магадaltaй байна цаашдаа улам. За тэгэх юм бол одоо ойн болон газар ашиглалтын салбарын хүлэмжийн ялгаруулалтын өнөөг нөхцөл байдлыг тоогоор хэдүүлээд тайлбарлацгаая. За 2020 онд батлагдсан буюу NDC 2 үндэсний хэмжээнд тодорхойлогдсон хувь нэмрийн зорилтод 2025 он гэхэд
авах хоёр арга хэмжээг бол танилцуулсан. Эхнийх нь бол ойн төмөрт бүрэгдсэн газрын хэмжээ 35%-аар багасгах. Нөгөөх нь болохоор ой модны хортон шавж өвчлөлийг 50%-аар багасгах. Тэгээд одоо энэ жил гэсэн үг шүү дээ. 5 жилийн өмнө бид ингэж төлөвлөж ирсэн байна. 2030 он гэхэд бол эхний зорилтыг 70%, дараагийн зорилтыг 100% биелүүлэхээр төлөвлөсөн байж байна. 100%. Хэрвээ ингэж чадах юм бол бид нарын өмнөх ангиуд дэлгэрэнгүй ярьсан эрчим хүч, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудын хүлэмжийн ялгуурлага шүү дээ. Тэрийг нөхцөлгүйгээр бууруулах зорилт дээр нэмээд ой газар ашиглалтын өөрчлөлтийн шингээлт нэмэгдээд нийт хүлэмжийн ялгаруулалт 33.9%-аар багасах боломжтой гэсэн тооцоо бол орсон. Явж байгаа манай одоо legal info дээр те баримт бичиг нь бол байж байгаа. Энэ зорилтоо NDC 3.0 шинжилэн тодорхойлсон энэ жил буюу эх 10 жилийн 2035 он хүртэл бид нэр хүлэмжийн нөхцөлгүй бууруулал шингээлт нэмэгдээд 46.3%. Өмнөх 33.9%-тай харьцуулахад гэсэн үг. Тэгэхээр бол ахиулсан байна. Өмнөх дугааруудад дурдж байсан 2024 оны үндэсний 4-р тайлбарт хэрэгж байгаа. Энд бол Монгол улсын хүлэмжийн арилгалтын одоо нийт ялгаруулсан байгаа хүлэмжийг ямар нэгэн байдлаар зайлуулах гэсэн үг шүү дээ. Арилгалтын 50%-ийг нь бол манай ой шингээж чадах үйс байгаа. Тэгэхээр энэ бол бидэнд байгаа маш үнэтэй байгалийн нөөц гэсэн үг. Манай ой нөөц бол мөн энэ тайлын илтгэлийн тооцоолол газар ашиглалтын өөрчлөлт болоод мод бэлтгэлийн хүлэмжийн ялгарлыг тооцсон. Харин манай улсын газар ашиглалтын өөрчлөлтөөс хүлэмжийн ялгардаг учраас газар нутгийн ургамлан бүрхүүл жилээс жилд багасаад хүлэмжийн шингээлт мөн дагаан багасдагтай холбоотой гэсэн. Тэгэхээр яагаад ургамлын бүрхөвч яагаад ер нь газраас хүлэмжийн ялгаруулалт өөрчлөлт ороод байгаа юм бэ гэвэл энэ харин бэлчээрийн газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэх хүлэмжийн ялгаруулалт шингээлтийг одоо бид одоохондоо тооцох боломжгүй ер нь одоо бүрнээр нь бол тооцох боломжгүй л байгаа даа шиг байна. За үүний дараа бол Монгол улсын ойн өөрийн буюу байгалийн ургалтыг дэмжих, дахин ойжуулах, тариалах, ойн зурус ус харгыг ашиглаж олон төрлийн төслүүд хэрэгжиж байгаа. 2020 оны NDC-г хэрэгжүүлэх төлөвлөгөөнд дурдсанаар манай улс ойн салбарт хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах болоод уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох чиглэлээр 6 арга хэмжээ, бүр том арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Нийтдээ 19.6 тэрбум төгрөгийн төсөвтэй ийм арга хэмжээнүүд байж байгаа. Энэ маань бол манай улсын өөрсдийн санхүүжилтээр одоо улс болон аймаг сумын санхүүжилт байх боломжтой гэсэн. Яг цэвэр Монгол улсаас гэсэн. Тийм, манай улсаас. Нэмээд манай улсын өөртөө санаачилсан. Гэхдээ гадаадын тусламж болон санхүүжилтээр хэрэгжиж ирсэн төслүүдээс 8-ыг нь авч үзэх юм бол ойн салбарт нийт 149 сая ам долларын ийм том санхүүжилттэй болол төслүүд бас хэрэгжиж байгаа. Бидийг энд бид нар дурдах хэрэгтэй. За, миний хувьд бол 2023 онд багийнхантайгаа хамт одоо 90 нас байсан багийнхантайгаа хамт Монголын ашиглалтын зарим хэсэг буюу Сэлэнг хөвсгөл гээд хоёр ойн нөөцтэй аймагуудын нэг суманд ойн хэсэглэл ялгарлын заагийг хэмэл дагуулын буюу сансраас авсан зураг байдаг шүү дээ. Ийм зураг ашиглан хэмэл ойн тусламжтайгаар тооцож гаргах ийм төсөл бид бичижсэн, судлаад бичижсэн. Тэр үе төслөө бичгээд ингээд ойн талаарх мэдээллийг нэлийн хайгаад ойн салбарын мэрэгчлэн судлаачдтай уулзаад ярилцлага аваад ер нь нэлийн их мэдээлэл цуглуулж чадсан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудад бол ой хэр чухлыг уур амьсгалын активистийн хуваарч гэсэн те ойлгохтой байсан болохоор бас би ч өөрөө инженер, өгөгдлийн инженер учраас техник технологи олд амжтыг бас хэр ашигласан байд гэж давхар нь хараад байсан. Болж өгвөл төслөө бичихтэй бас энэ олд амжтуудыг яаж нэвтрүүлж хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой вэ гэж ер нь л харж явсан. Тухайн үед ажиглаж байхад бол ойн салбарт техник технологиг сайн хангалттай хэмжээнд нэвтрүүлж чадаагүй юм санагдаж байсан. Энэ бол 2023 он байж байна тий. Сүүлийн 2 жилд тэнгүүд ойн салбар суурьлаа олон шинэ төсөл хөтөлбөр гарч ирсэн. Жишээлбэл нөгөө манай тэрбум мод үндэсний хөтөлбөр болоод сүүлийн 2 жилд олон нийтэд танилцуулагдсан учраас бас нэлээд тийм салбарыг хөдөлгөөнд оруулж чадсан ийм 2 жил байсан юм байна. Тэгээд нүүрс зурагчийн зах зээл буюу карбон зах зээлд бас ойн нөөцөө ашиглаж оролцохын талаар бол манай монголчууд идэвхтэй ярилцаал байгаа. Гэхдээ одоо харахад
20 жилийн өмнөхөөс ингээд хичнээн ойн салбар ингээд идэвхжсэн ч гэсэн ойн мэдээлэл дата судалгааны хангалттай байдал өгөгдлийн үнэн зөв баталгаатай байдал нээлттэй байдал нь те бас дахиад дээрэс нь хүртээмжтэй байдал одоо олдоц хэрэг байна. Хүнд харагдах боломж байна. Одоо жишээл малчтад зориулж хийсэн те малчтад газар тариаланч хийж зориулж хийсэн ийм дата сан өглийн сангууд зөвхөн компьютероос орж болдог байхад бол хэр тохиромжтой вэ зэрэгнээс бодогдож байгаа. Тэгэнгүүт эдрийг харах юм бол сүүлийн 2 жилд учиргүй их ийм инновац техник технологийн шийдлийн шинжилэл тэмдэг бол гараагүй юм шиг санагдаж байна. Надад хувьд бол энэ дээр сануулхад одоо манай улс дэлхийд дахин сайхан сонсогдож байгаа олон улстай хамтарсан ингээл амлалт өгж байгаа харах хувь хүний хувьд мэрэгчлийн хувьд сайхан байгаа. Гэхдээ энэ гой санаанд жинхэнэ үндэслэлтэй үнэн баталгаатай мэдээлэл одоо тоон болон чанарын мэдээлэл суурилсан байх. Тэгээд бодитоор хэрэгжиж үр шимийн өгөхийг нь харах бол илүү гоё байна гэдэг бас энд сануулмаар байна. За баярлалаа гэрлээ. Бас дататай холбоотой надад бас хуваалцах нэг мэдээлэл байна. 20 онд хийгдсэн Монгол улсад доктортой ойн менежментийг хэрэгжүүлэхийн тулд тогтоох шалгар үзүүлэлтүүд шаардлагатай ойн датан дээр хийсэн тайлангаас зарим мэдээллийг гишлээ. Нүүбийн ойн форум гэдэг нэгжээс санаачилсан хэрэгжилт нь хяналт тавьдаг ойн олон улсын 6 зорилго гэж үздэг юм байна. Энэ нь манай улс нүүбийн гишүүн орн болохынхаа хувьар уг зорилтуудыг сайн дураар биелүүлэх боломжтой. Миний одоо танилцуулах гэж байгаа тайлан манай улс уг зорилтуудын хэрэгжилтийг хянахад шаардлагатай мэдээлэл байгаасыг тодруулахын тулд гаргажээ. Тэгэхээр шаардлагатай дата нь яг сайн дурын менежментийг хийхэд байна уугүй юу гэдгийг харахад бол сая 6 зорилгын доторх 26 зорилтод хүрэх явцыг хянахын тулд хэрэгтэй өгөгдөл мэдээллээс 5 зорилттой хамаарах өгөгдөл мэдээлэл хангалттай алга гэсэн дүгнэлт хийгдсэн байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бас энэ тайланг судалж үзвэл яг дата аналистуудад маань илүү сонирхолтой байж магадгүй. Тийм байх шүү. Үүнээс гадна бас ойн салбарт хийгдэж байгаа сонирхолтой ажлуудаас хэлэх юм бол газар зохион байгуулалт геодет зураг зүйн ерхий газраас мөн цаг уур орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээллийг ашиглан малын бэлчээрийн хяналтын системийг нэвтрүүлсэн. Уг системд 1550 цэгийг бэлчээрийн одоо багуудыг төлөөлүүлэн Монгол орныг тойруулан одоо цэгүүдийг зоож харсан байгаа юм л да. Тэнгүүт энэ цэгүүд дээр нэмээд бас 5128 талбайн зураг одоо оруулах боломжийг нийцсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэгээр одоо жил бүрийн зургийг нь дарж жил сар байна те ямар нэгэн байдлаар зургийг нь дарснаар яг бэлчээр яг тэр үедээ яг ямар харагдаж байсан бэ гэдгийг 5128 цэгээс шууд харах боломжтой болчихсон. Тэгэнгүүт энэ 21-өөс 24 оны хооронд одоогоор бол дата сан үүсчээд байгаа юм байна. Тэгээд энийг бол ямар ч хүн орж харах боломжтой. e-газар.gov.cg-ийн дээр вебсайтаар нь оронгууд газрын мониторинг гэж байж байгаа. Тэгэнгүүт тэрүүгээр ороод давхар цэг бүр дээр нь яг хэр хэмжээнд дороотсон байна, хэр хэмжээнд өмнөх жилээсээ өөрчлөгдсөн байна, ургамлын хөвчүүд нь яг ямар төрөл болсон байна гэдгийг нь шууд бүгдийг харах боломжтой. Айгүй сонирхолтой систем санагдсан. Тэгвэл ингээд 2021-ээс 24 он гэхэр сүүлийн 3 жилийн хооронд яг энэ цэгүүдэд байгаа газруудын зургуудыг хооронд харьцуулж болохоор болсон гэсэн үг шүү дээ. Тийм. Сүүлийн 4 жил 21, 22, 23, 24 тийм. Одоо ингээд нэмэгдээд явах юм лээ. Уул нь тэрийг хөгжүүлж чадах юм бол тийм олон төрлийн судалгаа хийж болно. Дээрээс нь бас малчид маань өөрсдөө ер нь нэг хэдэн жилийн дунд чинь нэг иймэрхүү байсан чинь иймэрхүү газруудад ийм байх нэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас мэдээлэл авч болохоор байгаа байхгүй. За түнчлэн бид Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж тэрбумод үндэсний хөдөлгөөний талаар бол дуртах нь зүйтэй саяас гэрлээсэн сүүлийн 2 жилд санаачлагаар нь үүдээд яг ойн салбарт бол маш их хөдөлгөөн орсон. Мод тарих одоо зорилго нь амжилттай хэрэгжээд ойролцоогоор одоогоор 24 оны 5 сарын байдлаар нийт 84 сая мод тарьчихсан юм лээ. Тэгэхээр уг хөдөлгөөний зорилго нь 30 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж арслан хамгаалж
ургуулснаар ойн цаг 9% хүргэж цөлжилт газрын доройтлыг бууруулан хүлэмжийн шингээл усны нөөцийг нэмэгдүүлж ур амьсгалын өөрчлөлтийг сааруулж ногоон өгшлийн сэргэлтийг хэрчимжүүлнэ гэж хэлсэн ба. Гэхдээ би бас энд нэг юм дурдмаар санагдлаа л да. Зарим тооцооллын аргачлалаас хамаарат зарим дата мэдээлэл тайлангууд дээр манайх аль хэдийн 9% ойн сан бүрдсэн гэж хэлж байгаа. Зарим дээр нь болохоор 8.5% ойн сан бүрдсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ зорилтыг бас үргэлжлүүлээд хэрвээ манайх тэдэм ширхэг модтой үүн дээр 1 тэрбумыг нэмээд 9% хүрж байгаамаа гэж тайлбарласан бол илүү ойлгомжтой байх ажээ гэж би бас бодсон. За тэгвэл манай улсад газар ашиглалт болон ойн салбарт хүлэмжийн шингээлтийг ихсгэхэд яг ямар асуудлууд тулгарч байгаа юм болов? Тэгэхээр эхний асуудал нь болохоор ойн салбарын ч гэлтгүй ер нь бусад салбаруудад байдаг түгээмэл асуудал буюу засаглалын тогтворгүй байдал байгаа. Тэгэхээр энэ нь болохоор удирдлагын баг солигдох, байгууллагын бүтэц өөрчлөгдөхөд өмнөх бүтцэд хамаатай ажлууд хаягддаг. Тэгээд ажил удаашраад хойшилдог. Энээс болоод тодорхойгүй байдал үүсээд олон улсын хамтрагч байгууллагынхаа итгэлийг алдах, тэгээд бүр санхүүжилтээ алдах, төсөл хөтөлбөрөөсөө цагаас өмнө зогсох маш өндөр өрсөлдөлтэй байдаг. Тэгээ манай улс нүүбийн рэд хөтөлбөр буюу ойн хомсдол дороотлоос үүдэлтэй хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах санаачлагын гишүүн орон. Тэгээ жишээлбэл уг санаачлагын албан ёсны вебсайт дээр Монгол улс дахь уг санаачлагын хэрэгжилтийн талаар мэдээлэл байгаагийн нэг хэсэг нь тулгарсан сорилт бэрхшээлийг бичсэн байсан. Ямар сорилт бэрхшээлийг тулгарсан талаар санаачлагын зүгээс ингэж бичсэн байна вэ гэхээр за одоо ишлэл эхэлж байна. 2018 онд 5 сарын хугацаанд Монгол улсын засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлттэй холбоотойгоор Монгол дахь рэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төслийн удирдлага хэн байхын тодорхойгүй болж ажил яваагүй учраас тухайн онд төлөвлөсөн үйл ажиллагаанд нэлээд саатал учруулсан. Яс ичмэр юм бэ? Харин тийм. Энэ саатлаас үүдэлтэй асуудлуудыг нөхөж хэрэгжүүлэхийн тулд манай улс уг хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлөөс 4 сарын хугацааг зардалгүйгээр сунгахыг хүсч үүнийг нь рэд хөтөлбөрөөс зөвшөөрсөн гэсэн байсан. Нүүбийн вебсайт дээр байгаа мэдээлэл байгаа тийм. Рэд хөтөлбөрийн вебсайтн дээр байгаа гэсэн үг. Аюул санаа зовмоор зүйлээсэн. Тэгээд эндээс харахад болохоор удирдлага бүтэц өөрчлөгдсөн ч гэсэндээ ер нь ардчилсан улсад ийм өөрчлөлт дандаа гарч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд ийм ч учраас ардчилсан улсад үүнийг тооцоолж ажлаа залгамж халаатаагаар явуул сурсан байдаг. Гэхдээ ажил хиймээ явах боломжтой засаглалыг үүсгэхэд ойн салбар маань хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй байгаа. За тэгээд ойн салбарт хүлэмжийн шингээлтийг ихсгэж ялгаруулалтыг багасгахад тулгамдж байгаа бас нэг чухал асуудал бол хүний нөөцийн хомсдол. Жишээлбэл 2023 онд улсын хэмжээнд ойн чиглэлээр 266 оюутан суралцж байсан байгаа хгүй юу? Ерөөсөө 266 улсын хэмжээнд. Тэгээд 2022-оос 2023 оны хичээлийн жилд ерөөс 77 оюутан шинээр элсэж 32 оюутан төгссөн байна. Тэгээд мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон сургалтын байгууллагууд ойн арчилгаа ашиглалт болон холбогдох мэргэжлэр нийт 628 суралцагч. Эндээс ойн арчилгаа нь болохоор 528, аж ахуй нь болохоор 37, нөхөрлөл нь 52, техникч нь 11 суралцж байгаа. Үүнийг болохоор бусад мэргэжлэр суралцж байгаа оюутнуудтай харьцуулбал 2024 оноос 2025 оны хичээлийн жилд ойн аж ахуйн чиглэлээр 347 оюутан улсын хэмжээнд сурч байгаа бол харин эрх зүй болон менежмент ба удирдлагын чиглэлээр тус 13,000 гаруй оюутан тусдаа. Тийм тус 13,000 эрх зүй, 13,000 менежмент удирдлагын. Тийм ийм чиглэлүүдээр суралцж байгаа. Тэгэнгүүт ойн чиглэлтэй харьцуулбал бараг 40 дахин олон оюутан суралцж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй хүний нөөцийн хомсдол манайд бол үүссэн байгаа даа. За тэгээд бас болохоор ойн салбарын шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг нүүбийн рэд хөтөлбөр судалж гаргасан. Тэгээд энд болохоор хүйсийн тэнцвэргүй байдал тод илэрч байгаа бөгөөд манай улсад нийт ажилтдаг хүмүүсийн тоо хүйсийн хувьд харьцангуй тэнцвэртэй байгаа хэрнээ удирдах түвшний ажилчдын 87% нь эрэгтэй. Тэгээд зөвхөн 13% нь л эмэгтэй байгаа даа.
Тэгээ бидний подкастын өнгөрсөн дугаараар ирсэн хөдөө аж ахуйн салбарын зарим асуудлууд бас ойн салбарын хүлэмжийн хийн шингэх чадварт нөлөөлдөг. Тэгээд хөдөө аж ахуй дотроо мал аж ахуйн салбарын том асуудал болох бэлчээрийн дац цэцэрлэлт нь хөрсийг дороотуулж нийт газар ашиглалтын өөрчлөлтийн салбарын хүлэмжийн хийн шингэлтийг багасгаж байгаа. Тэгээд тариалангийн газрыг өнжүүлж үржил чимээгийн сэргээхгүйгээр хөрсний хүлэмжийн хийн шингэлтийг багасгаж өнгөн хөрс суларч салхинд хийсэх бүр шуурга дэгдэх дараа нь хөрсний доороос газарт үжигдсэн байсан хүлэмжийн хий суларч дэгдэх гэдэг асуудлууд байд юм байлээ. Тэгээ хамгийн сүүл асуудал нь болохоор өмнө гэрлэгийн дурдсан мэдээллийн ил тод биш заримдаа найдваргүй мэдээлэл цуглуул зохицуулах урсгал нь гацалттай техник технологийн дэвшил хангалттай нэвтрээгүй явдал байгаа даа. Бид нар бүгдээрээ хяналт хийж л байж л ойн салбарын аливаа санаачлах ажлыг үнэлнэ. Хяналтад найдвартай дата, хурдан бөгөөд зөв мэдээллийн урсгал, технологийн дарамт биш тусалцаа хэрэгтэй. Сая дурдсан асуудлуудад буюу ойн салбарт хүлэмжийн хийн шингэлтийг нэмэгдүүлэх тал дээр ер нь ямар шийдлүүд байж болох вэ? Тэгээд итгэл найдвар бидний дандаа ярьдаг итгэл найдвар ер нь байгаа юу? Хаана авъя? Гоё асуулт тавьсанд баярлалаа. Эхлээд нэг сонирхолтой баримтын дурдах чинь 2021 онд Чех улсын Менли их сургуулийн ойн судлаачид олон улсын ойн төслийг Монгол улсад ирээд эхлүүлсэн байна. Тэгэхдээ ингэж хэлсний вебсайтаараа бичсэн байна л та. За Монгол бол өндөрлөг газарт байрладаг уур амьсгалын эрс тэс өнхслөө шалтгаалan ихэнх газар нь тал цөлөөр бүрхэгдсэн ийм хуурай газартай том улс юм аа. Хэдийгээр газар нутгийн ердөө 8%, за энд ч гэсэн нөгөө тооны зураг гарч байна те 8% ой мод эзэлдэг ч гэсэн энэ нь Чех, Словак, Польш болон Унгарийн ой модны талбайг нийлүүлсэндээ тэнцүү хэмжээний юм аа гэсэн байна. Тэгэхээр одоо саяны хэлсэн дөрвөн улсын ойн хэмжээ нь манай улсын ойн хэмжээтэй нийлүүлсэн тэнцүү гэсэн үг гэсэн үг. Тэгэхээр бас бид нэр хинч багахгүй ойн өцтэй гэсэн үг. Үүнээс харахад болвол үүнээс хараад өгнөхэд манай улсын ой хэмжээ бол том юм байна. Ойгоо бид нэр л өөрсдөө сайн хайрлж хамгаалж чадах юм бол эргэж хүртэх боломжтой өгөөж нь тимч бага биш гэдэг нь бол харагч байна. За тэгээд энд бас та бүхэн Монголын олон эрдэмтэн байхад гадаад хүмүүсийн ингээд фактуудыг байнга дурддаг гэж битгий гахаарай. Ягаад гэвэл яг энэ сонирхолтой фактыг олж харахад Менли их сургуулийн нэгэн эрдэмтний хэлсэн бас нэг үг нь бол ой маань өөрөө ямар чухал юм бэ гэдгийг гадны хүний нүдээр хэлсэн байсан. За Менли их сургуулийн ой модны технологийн факультетийн Антонин Кусбах гэдэг хүн бол усны хэдийгээр эхлэхийгээс гол горих болон урсаж эсвэл хүчтэй ууршилтаар хурдан алга болдог ч гэсэн амтай бүхний шаардлагатай амин эрдэнэлээ. Монголын ойн усны хүртээмж чанарт гол нөлөө үзүүлдэг бөгөөд илэгдэл мөнх цэвдгийн ороотлоос урьдчилан сэргийлж гэдэг энэ үг бол надад аягүй сонирхолтой санагдсан. Экосистемд болон бусад олон төрлийн үйлчлэг үзүүлдэг гэсэн байна. Тэгээд тал хэрээс шилжих ойн бус нь бэлчээр төмөр хууль бус мод бэлтгэл өртөж ойн модны оршин тогтнолд аюул ороод байна гэсэн байгаа. Тэгээд энэ бас тухайлан хэлэхэд дөрөвний нөгөө дороотлоос нь урьдчилан сэргийлнэ гэсэн тийм ой модны дороотлоос нь урьдчилан сэргийлнэ гэсэн мөнх цэвдгийн талаар нэг баримт бас дурдъя гэж бодож байна. Монгол орны цэвдгийн талбай болвол тогтмол буурч байгаа. Тэгээд ирээдүйн төсөөллийг нь харах юм бол 2016-аас 2035 оны хугацаанд бол бүр 16-аас 18% буурах баталтай. 2046-аас 2065 он буюу одоо 40 жилийн дараагийн 40 жил бол бүр 33-аас 61% хүртэл ийм өндөр хэлбэлцэлтэйгээр буурах бас төсөөллүүд бол тооцоо хийгдсэн байна. Тиймээс бид ойн зөв менежментээ хийж чадах юм бол мөнх цэвдгийн доройтлын хурдыг нь бууруулах бас боломж байж магадгүй юм аа. За үүний дараа 3 дугаарт ой газар ашиглалтын өөрчлөлтийн салбараас карбон буюу нүүрс төрөгчийн кредит гаргаж зах зээлд нийлүүлэх нь сүүлийн үед бас нэлээд ихэнх яригдчихэж байгаа санхүүж татах арга зам юм аа. Гэхдээ энэ механизмд байдаг асуудлуудыг мөн бас сайн судлаад давуу болон сул талыг нь жинэлжиж нэвтрүүлэх хэрэгтэй гэдгээ санах хэрэгтэй. Эрсдлийн нэг жишээ нь бол хүлэмжийн ялгаруулалтаа бодитоор бууруулахгүй ийм ашиг сонирхолтой байх зарим оролцсон толгочтой жишээлбэл хөгжингүй улсууд зарим хөгжингүй улсууд шүү том корпорациуд гэх мэт эдгээр нь бол хүлэмжийн хийгээ амьдралаар бага ялгаруулахын оронд ихээрээ ялгаруулсан хэвээрээ харин өөр газрын өөр улсын ойн хүлэмжийн хийн шингэлтийг баталгааж байсан юм карбон кредит гэх чиг худалдаж аваад өөрийн нөөц төрөгч юмөрөө багасган тооцоолох юм сонирхолтой бас байдаг. Тэгэхээр үүнийг ногоон угаалт
гэх нь бас байдаг. Яагаад гэвэл энэ одоо карбон кредитийг худалдаж авч байгаа энэ худалдан авалт болгон ногоон угаалт биш мэдээж хэрэг. Гэхдээ ногоон угаалтын бас тохиолдлууд бол байдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Ногоон угаалтын төхөөрөмж, ногоон угаалтын одоо туслагч болж болохгүй шүү дээ, тийм. Хин нэгний COP29 дээр бас энэ тухай нэлийн одоо ярьж байсан. Мэтгэлцэн өрнөжсэн тийм. Нэлийн ярьж байсан. Яаж энэ жинхнээсээ өөрсдийнхөө амлсан амлалтыг биелүүлчихэд байгаа хүлэмжийн ялгаруулалтаа бууруулах талтай. Тийм улсууд, тийм олзон тоглогчид энэ механизмыг ашиглаад бүр илүү одоо хөгжиж байгаа улсууд эсвэл бүр илүү их нүүрс төрөгчийг өөртөө шингээж аваад байгаа юм улсуудад санхүүгийн дэмжлэг өөр хөшүүрэг болох вэ гэдэг дээр бас нэлээд их ярилцажсэн санаж байна. Энэ ташин дуртад бас сайн санаатай бид нэр COP29-ээр танилцчихсан юм залуучуудын төлөөлөл хийж байгаа. За тэгээд бид нар бол эдийн засгийн давуу талтай энэ ногоон угаалт айгуу сайн анзаараад тэгээд оролцсон тоглогчдод шудраг бусаар их хүч чадал даваа талыг нь олох магадлалыг нь санаад ингээд айгуу гярхай анхааралтай байх хэрэгтэй, сулгаа сайн хэрэгтэй. За үүний дараа за энэ бол миний ярьж байгаа дөрөвдүгээр асуудал байж байна. Асуудал гэж арга зам тийм үү. Ойн хамтын менежмент гэдэг нэг ийм ойлголт байж байгаа. Тэгмүүд ойн хамтын менежментийг янз бүрээр хэрэгжүүлдэг юм байна. За яг ойгоо арчлахтаа тэ ойгоос ашиг шимээ хүртэхдээ хамт хүртээд менежментээ бас хамт идэх арчилгаагаа хийдэг ийм хэрэгжилтүүд бас байд юм байна. Нөгөө талд нь болохоор байгаа бас нэг одоо сонирхолтой жишээг бид танилцуулъя. За энэ хамтын менежментийг хэрэгжүүлж ойгоо хамгаалсан хүмүүст LT-гээр зохицуул хийж байгаа нэгэн сайн жишээ нь бол Колумбийн Amazon хэрэгжүүлж бай Savimbo гэдэг төсөл байж байгаа. Энэ төсөл нь бол уугуул иргэдээ тухайн нутагт олон жил амьдарч ирсэн тухайн газар орныг хамгийн сайн мэддэг иргэдэг бол уугуул иргэд гэж хэлж байна. Жижиг тариаланчд буюу одоо их том хэмжээний үйлдвэрлэл хийхээс илүүтэйгээр яг өөрсдийнхөө амжиргаанд зориулж тариалан тарьдаг ийм тариаланчдын оролцоонд тулгуурласан хамтын санаачлага юм энэ Savimbo нь бол гол зорилго нь аймаг болон биологийн олон янз байдлыг хамтд нь хамгаалах, дороотлыг бууруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг харуулах юм явдал байж байгаа. Үүнийг бол нүүрс төрөгчийн кредит болон олон төрлийн байгаль хамгааллын кредит. За байгалийн олон төрөл зүйл хамгааллын кредит гэж бас бид нар орчуулж болно. Буюу ой, ус, биологийн төрөл зүйл, экотуризм зэргийг хамгаалснаа батлан бий болгож орлого шалгуудад шудрах байх те одоо нэг тариаланчдад шудраг байх, ой хамгаалагчдад шудраг байх үнээр зах зээл гаргана. Тэгээд өөртөө бол санхүүжүүл татж байна гэсэн үг. Ингэснээр байгаль хамгаалагч уугуул иргэд те нутгийн иргэд тариаланчдын амжиргаан тун эргээр нөлөөлж байгааг ийм болоод банкудас байна. Энэ сонирхолтой практис байна тий. Бид нэр сурч авах хэрэгтэй. Колумб ярьсан чинь манай найз бас Колумбас ирсэн. Тэгээд юу ингэж ярьж ирсэн. Ер нь бол Колумб, Бразилд бол Амазоны ширэнгэ дамнан байдаг. Тэнгүүт зарим тохиолдолд одоо нутгийн уугуул иргэдэд зориулж тусламж хүртээхийн тулд зөвхөн нэг сонгосон одоо манайхаар бол нэг аймгийн нэг баг дээр л тусламж очдог. Бусад хэсгүүдэд тусламж ирдэггүй. Нөгөөдөр нь ирсэн тусламжаа баг бусад нутгуудтай зардаг иймэрхүү тохиолдлыг ярьж исэн тэгсэн мэдээж тусламж ирж болно. Гэхдээ хамгийн гол зүйл нь хэлэх гээд байгаа санаа нь нутгийн иргэд өөртөө л тэр нутгаа аврахаас өөр хүн бид нэрийг хүй чимэн гээд баг ирэхгүй. Тийш үү. Тийм учраас маш сонирхолтой өөртөө бодож болоод өөртөө яаж энэ нөхцөл байдлаас асуудлыг шийдэх гэдгийг олсон нь аюу сонирхолтой санагдчихэж байна. Тэгэхээр манай Монгол улсын нөхцөл байдлаар буулгах юм бол бид нэр эхлээд байгалаа хамгаалчаад үнийгээ дараа нь ямар нэгэн байдлаар хөшүүрэг олгож ашиглах бүрэн боломжтой юм биш үү тийм үү? Баталгаажуулаад тэгээд зах зээл дээр яг шудраг үнээр зарах бас боломжтой юм байна. Өөрсдөө одоо мод тарнуу тийм ямар нэгэн байдлаар карбоныг багасгах. Дээрээс бас үүсгэж болно. Мөн биологийн олон янз байдлаа хамгаалах. Үүнийгээ зах зээл дээр үнэлээд тэгээд тэндээсээ ашиг авах боломжтой. Яг үнэ. Бид нар бас нөгөө
нэгдүгээр анги дээр ярьж байсан ойн төмрийн статистикийг ярьж байсан тийм маш олон удаа давтамжтайгаар болдог маш их хохиролтой гэжсэн. Тэгвэл бас манай угуул иргэд нутгийн иргэд бол ойн төмрөөс хамгаалаад үүнийг бас батлаад системээс ямар нэгэн дэмжлэг хариу бас авах боломжтой юм шиг санагдлаа. Яагаад үгүй гэж тийм шүү дээ. За үүний дараа бол өмнө миний ярьж байсан сансрын зургийг ашиглаад ойтой холбоотой тандан судалгаа их тийм зайнаас тандан судалгаа их үүнээс өмнө зүгээр л энгийн ашигладаг мэдээллийн системүүд шүү дээ. Одоо ойн талаарх судалгаа датанууд юу яаж бүрддгийг аль сумаас аль багаас аль ойн газраас аль хэсгээс мэдээлэл ирдэг бай. Тэр мэдээллийн утас хэр эвтэйхэн байна вэ хэрэгжилж байгаа хүмүүстэй хэр найдвартай байна вэ? Үүнийг яаж хангаж ийн вэ гэдгийг анхаарад салбарын мэргэжлүүд нь хамгийн түрүүнд хэрэглээд амархан болох гэх мэтээр ийм дэд бүтц энэ дандаа дижитал дэд бүтцийг бид нар шинжлэх тий ажлын аргачлалаа шинжлэх өөртөө бас одоо уламжлалт аргаасаа аргадаа салхи оруулах шин технологиудын үр шимийг хүртэх бас хэрэгтэй шаардлага байна. Энийг хэрвээ хэрэгжилчих юм бол энийг нэвтрүүлчих юм бол өгөөж нас тун ойрох юм санагч нь. Ерөөсөө манай дараагийн талхоор ажил хөнгөрөөл одоо шийдвэрүүд илүү оновчтой зөв хурдхан гараад эхэлнэ л гэсэн үг тий. Ойн салбарт хүлэмжийн шингээлтийн хэсэгтэй холбоотой арга замуудыг яагаад яам танилцуулсан гэрлээдээ баярлалаа. Харин одоо би болохоор яг одоо яагаад эдгээр шилжилтүүдийг хийхэд хамгийн тохиромжтой цаг вэ гэдгийг танилцуулъя. За хамгийн эхлээд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл мэдэгдэхүй зэгссэн сүүлийн жилүүдэд нийгмийн ер нь бүхэл бүлгийнхэн тэр дундаа бүр ялангуяа Монголын залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрчлөлийн эсрэг авах арга хэмжээнд оролцоог аяг хүсдэг болсон. Жишээ хэлэх юм бол одоо манай байгууллага ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллага маань болохоор санаатай хамтраад энэ онд Эхлэлийн сар 2025 нэртэй төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд бид нар болохоор NDC 3.0 боловсруулагдаж байсан цаг хугацааны моментыг ашиглаад залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогод оруулах саналыг цуглуулсан. Ингэхдээ ойн салбарын талаарч залуучуудаас асуусан. Тэгээд хариуд нь судалгаанд оролцох залуучууд маань ойн салбарт илүү амбицтай, үр дүнтэй хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг хүснэг бас энэгээр дамжуулъя. За тэгээд энэ салбарын эхнийх нь нэгтгэсэн санал бол 2020 оны NDC-д дурддагц арга хэмжээнүүдээс ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг бүрэн хэмнэлтэд авах, ойн дороотлыг бууруулах, ойн хомслыг бууруулах саналууд хамгийн их дэмжигдсэн. Тэгээд харгалзах зорилтуудыг NDC 3-т амбицтайгаар ахиулан тодорхойлно гэсэн бол 2 дугаар санал нь хөрсний хөгжлийн системийг сайжруулах гэсэн. 2020 оны NDC-д дурддаггүй санал өндөр эрдэмтэйгээр дэмжигдсэн. Харин энэ зорилтыг NDC 3-д тусгах нь байсан. За тэгээд бид нар энэ саналуудыг бусад бүх холбогдох салбаруудын саналтай хамт NDC боловсруулах ажлын хэсэгт хөрвүүлснийхаа дагуу өөрсдийнхөө урайлгаач ажил хэрэг болгоод Trillinks компанийнхантай хамтраад Эхлэлийн сар 2025 нэртэй 100 модтой төглийг налахт өргөт байрлах орших хүрээлэнд тариулсан. Тэгээд зургууд нь аягүй хөрхөн биднэрт рүү ирсэн. Тэгээд Trillinks-ийн хамт олонд бас баярлалаа. За тэгээд бас NDC 3.0 буюу бидний ирэх 10 жилийн уур амьсгалын төлөвлөгөө шинээр батлагдсан үе одоо таарч байгаа учраас яг одоо таарч байгаа болохоор энэ төлөвлөгөөг хариуцлагатайгаар цаг алдлахгүй хэрэгжүүлж тусгасан зорилготой хүрэх боломж олдвол давуулан биелүүлэх боломж байна. Тэгээд бас өмнөх дугаараар ярьсан эх жил Монголд болох COP17 хурлын үеэр ой газар ашиглалтын салбарын цөлжилттэй огтлцох эсгүүдийг илүү хурцгаж аль салбаруудын ажил хэрэгт харилцан давуу тал үүсгэх нь хамгийн чухал байгаа. Тэгээд бас одоо боловсруулагдж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай хуулийн агуулгыг дээр түрүүн хэлсэн арга замуудтай уялдахаар аль болох олон хүнд удаан хугацаанд өгөөчтэй бодлого болгож тодорхойлох нь айгүй маш их чухал байгаа. За ингээд ойн салбарт хүлэмжийн шингээлтийг ихсэхтэй холбоотой голдуу цаг хугацаанаас хамааралтай боломжуудыг танилцуулж дуслаа. Баярлалаа. За баярлалаа Ирэн. Мөн баярлалаа гэрлээ. Бидэнд байгаа үнд баялаг нэг талаар дэлхийн уушиг гэж ярьдаг ойн салбарын тухай
өнөөдрийн дугаартаа онцлсондоо бол үнэхээр баяртай байна. Дэлхийн банкны уур амьсгал ба хөгжлийн тайлангийн дүгнэлтийг хэлэхэд өмнө бас дурдчихсан бидний хийсэн дүн шинжилгээнээс харахад өнөөгийн уур амьсгалын нөхцөл үржилшинтэй газар ногдох эдийн засгийн үн цэнийг алдагдуулахгүйгээр экосистемийн нүүрс төрөх чингэлтийг 6 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой байна. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд ялгарх метанхийн 14 орчим хувийг дүүжсэн шингээх ач холбогдолтой юм гэж онцлсан байгаа. Өстой боломжтой юм биш ч тийм. Үүнээс гадна би та хоёрт одоо бидний хэлдэг ихтгэл найдвар төрүүлэх үс байж болох үснийг түүхийг ярих гэж бас бодож байна. Би болохоор Герман сурж байхдаа олон ийм айлуудаар очдог гэсэн. Олон ихэнх нь л одоо ийм хөвшин настай хүмүүс байдаг гэсэн. Тэгээд илүү би чинь нутгийн хойд хэсгээр амьдардаг гэсэн бохоо. Тэгээд ингээд харахад бүх айлууд ямар нэгэн байдлаар ийм ногоо, өвс ногоо, бутлаг ургамал ихтэй. Тэгээд хашаага хүртэл ийм бутаар хийдэг. Эсвэл ийм одоо бидний кинон дээр хардаг гэх юм уу хайн бүхэ гэдэг нэг юм хашаа хийдэг нэг тийм төрлийн ургамал гэдэг юм шиг байна. Тэрийг ямар ч байсан туу шиг үү? Тий. Ногоон гэдэг үү? Тий, ногоон. Тэгээд ерөөсө хашаа байх замаа тойруулаад тарьддаг. Тэгээд тэрийгэ байнга тайралт хийгээл засаад олон төрлөөр байж идэг. Яг нь нутгийнх нь хойд хэсгээр Герман бол хүүтэн л дээ. Далайтай ойрхон чиглэгч гэсэн ерөөхдөө хасах 18 хүртэл хүтэрдэг цас ордог байгаа. Тэгээд надаас нэг юм хэлмээр нэг санаанд буугаад идэг нэг айл байдаг гэсэн баггүй. Тэгэхээр миний яг доормын одоо дотор байрнаас яг дэлгүүр хүртэл явах замд нэг тийм амар хөдөлмөрч айл байдаг гэсэн гэх юм уу. Тэр яасан бэ гэхээр бусад айлууд нь бол зүгээр ингээд модоор хашаа хийждэг. Тэр айл болохоор юм жижигхэн ийм хашаа доогол маягийн зүйлтэй. Тэрэн дээрээ ингээд цэцэг тарьдаг. Тэнгүүтээ тэр цэцэг нь өөрөө хашаа болчдөг. Одоо цэцэг нь уургаад ирэхээр цэцгэн хашаатай болчдөг гэсэн. Тэгээд ер нь бол тэр айл 3 сараас эхлээд ер нь газрыг бэлдээд хөрш шороог нь бэлдээд 4 сард ингээд алтан зул цэцгийн булцуу ичдэг. Тэгээ алтан зул цэцэг чинь өөрөө болохоор яг нэг Амстердамын алтан зул цэцгийн тариалан гэл айгүй алдартай шүү дээ. Яг тэрнтэй адилхан маш шигүү ингээ байрлуулад тэгээд хажуугаар нь зөрөөд явхад ер нь 5 сарын дунд хүртэл тэр нь байж идэг. Ямар гоё юм те. Тэгээд маш хурдан хугацаанд өгдөг цэцэг. Тэрийг айгүй хурдан солонгуудаа дараагийн юм өөр төрлийн олон өнгийн юм ой модны ялангуяа тийм ой модонд юм байдаг. Бидний одоо ингээд ойд харахаар нэг ягаан цэцэг гараад, шар цэцэг гараад, төмсний улаан гараад гэдэг шүү дээ. Яг тэрнтэй төстэй тийм цэцэгнүүд тарьсан байж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд наран цэцэг бас ингээд тарьчдаг. Тэгээ наран цэцэг чинь бас ингээд шивүүгээр ингээд байж байгаа. Тэгээд тэрнийх нь яг ингээд цаатай талд нь маш том магнолиа гэдэг юм цэцэг мод маш өндөр мод ургадаг гэсэн. Тэгээ Монголтай адилхан нэртэй болохоор бас надад айгүй ойр дотн санагдчихсэн. Тэр мод яадаг вэ гэхээр ийм ягаан өнгийн маш том бараг ийм алганы хэмжээтэй ийм том цэцэг гаргадаг. Тэгээд нэг 8 сарын сүүлээр хавтарч дуустдаг ийм үзэсгэлэнтэй моддайсэн. Гэт яагаад бид нар тийм байж болохгүй гэж надад бодол төрсэн байхгүй. Нэг талаас бид нар хөдөлмөрч авах хэрэгтэй. Нөгөө талаас бид нар мод гэдэг бол бид нар одоо би чи хичээлээгээл жоохон гонхтой тий стресстэй болсон явж байхад тийм яг дэлгүүр явахдаа яг тэрнээс нэг хараал өнгөрөхөд сэтгэл ингээд амар эерэг болчихж байгаа байхгүй. Тэгэхэд тэр дотор нь амьдардаг айлын хүмүүс байнгын цухаараа хараад тэрийг хараад хүн болгон л ямар нэгэн төрлийн асуудалтай байгаа шүү дээ. Тэгтээ тэрийг хараад баяртай, жаргалтай болдог ч юм уу. Надад тийм санагдсан. Яагаад гэвэл би чинь зүгээр ингээд зөрөөд өнгөрж байгаа л танихгүй хүн нэг цэцэг хараад баярлж байгаа хүн байгаа шүү дээ. Тийм болохоор би бас Монголд бас зөндөө олон юм санаачлагууд хэрэгждэг хашаандаа сайхан амьдрыг хүлэмжтэй бай. Энэ санаачлагуудыг үргэлжлүүлээд хүн болгон бас ийм цэцэг тарих юм бол ганц мод ганц цэцэг эхлэхгүй
нэг аль цэцэг тарилаа, хажуу талын аль цэцэг тарилаа, мод тарилаа. Ингээд бүгдээрээ удмаараа ч юм уу те орцныхаа гадна ч юм уу бүгдээрээ юм гоё наалт суух талбайтай болох боломжтой юм биш үү? Тэглүү яах вэ? Яагаад болохгүй гэж те. Бидний ирээдүйч гэсэн юм гоё цэцэгтэй ногоотой байх хэрэгтэй. Гэхдээ бол бүрэн санал. Ийм өнгөнгийн цэцгээр алгалсан л хүн болгон л амьдрахыг ер нь хүсдэг үстэй те. За ингээд бүгдээрээ нэг модтой нэг цэцэгтэй юм байх юм гоё өрөөлөөр хүлэмжийн дараа подкастын маань газар ашиглалт ойн салбарын хүлэмжийн хэн шингээл ялгаруулалтад төвлөрсөн анги манай бол дуусч байна. Бид нар та бүхнийг өөрийн санднаачлахаар мод бут боломжтой үедээ тариалж ойн сангийн тэлэлт болоод амьдарч буй газраа хүчил төрөгч нэмэрэ гэж үгээр уриалмаар байна. За дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал асуудал шийдлийг судалгаатайгаар өргөжлүүлэн хүрэх болно. Тэгэхээр өнөөдөр биднийг сонсож үзсэнд маш их баярлалаа. Дараагийн ангиар уулзцгаая. За баярлалаа. Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастыг сонсож дуслаа. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.